Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 3 дугаар сарын 3-ны өдөр. За багш нь өнөөдрийн сэдвээр танилцуулъя. Нөхцөлдүүлэн холбох нөхцлүүдийг одоо багш нь танилцуулах нь байна. За энэ нөхцөлдүүлэн холбох нөхцлүүдээ бүгдээрээ эндээс харж аваад ойлгоод бүгдийг дэвтэртээ бичиж ажиллах ёстой шүү. За нэгдүгээрт нь нөхцөлдүүлэн холбох нөхцөл дотор зэрэгцэх нөхцөл байна. За зэрэгцэх нөхцөл нь жуу, чуу. За энэ нөхцөлөө багш нь үгэнд оруулсан байна. Ру, жуу. И, ре, жуу. Нис, чуу, гар, чуу. За хоёр дахь нөхцөл нь урьдчилах нөхцөл байгаа. Урьдчилах нөхцөл нь А, Б гэдэг нөхцөл байгаа. А, Б гэдэг нөхцөлийг монгол бичигт гар, гэд гэж бичнэ. Су, ру, гар. Мэ, дэ, гэд. За гурав дахь нөхцөл нь хам гэсэн нөхцөл байгаа. Хамын энэ нөхцөл. Энэ нөхцөлөөр ганцхан сүүлийнээр тэмдэглэгдэнэ. За үгэлэн. Үглэн дуулан гэдгийг үгэлэн. За энэ нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн дөрөв дэх нөхцөл бол болцох нөхцөл байгаа. Болцох нөхцөл нь баг, бэл буюу баасу, бэсү. За чи, та, бол. Мэ, дэ, бэл. Ху, се, бэ, чу. За дараагийн нөхцөл дутаг бах. Баачу, бэчу. За им, чи, бэ, чу. Имживч. Дээлийг торгоор имживч гэсэн. За угтах. Угтах нөхцөл нь болохоор тан, а. Хүр, тэл, Мэ, дэ, тэл, мэдтлээ. За дараагийн нөхцөл нь дагалдах. Эхлаар, эхлээр гэсэн нөхцөл. Эхлаар гэдэг нь хулаа, хүлээр гэж бичигдэнэ. За сур, хуулаар. Сурхлаар, мэ, дэ, хүлээр. Мэдэглээр. За дараагийнх нь нөхцөл нь бэлтгэх. Магца, мэгц. Тэгмэгц, ингэмэгц гэсэн үг. За ру, магца. Хэ, лэ, мэг, цэ. Үргэлжлэх нөхцөл байгаа. За үргэлжлэх нөхцөлийг сэр гэсэн нөхцөл. Эксагаар, эксэгэр гэж гээтэй бичиж байгаа шүү. Энийг анхаараарай. Оруксагаар, орсоор, ирээсэгэр, ирсээр. За дараагийнх нь далимдах. Далимдах нөхцөл энгууд, ингүүд гэсэн нөхцөл байгаа. Инг, у, та. Инг, гу, тэ. За харангу, та. Мэ, дэ, инг, гу, тэ. Мэдэнгүүтэй. За дашрамдах нөхцөл. Инга, ингээ гэсэн нөхцөл байна. Дашрамдах нөхцөл нь за жишээ нь үшээ су, рунга. Мэ, дэ, инг, гэ. За энэ ингэлтгүүд байгааг анхаараарай. За одоо багш нь эдгээр нөхцлүүд орсон үгсийг самбар дээр бичсэн байна. Энэ нөхцлүүдтэй үгсийг уншиж өгье. Ат, хуг, са, га. Атгасаар. За энэ дэвсгэрж орсон байна. Атгасаар. Сэ, тэ, хи, бэ, чу. Сэтгэвч. Бор, гу, ху, ла. Боргохлоор, нохой боргохлоор. Шинги, тэл, За энэ дээр нэг юм анхаарна. Ши араас и орсон тохиолдолд эс үсгэн дээр энэ иш үсгэн дээр цэг тавих бай. За сэргүү, мэг, цэ. Сэргүмэгц. Сэргүмэгц гэсэн. Мөргүнгэ. Бурхан мөргөнгөө. Мөргүнгэ. За багш нь өнөөдрийн хичээлээр баталгаад гэрийн даалгавар өгч байна. За гэрийн даалгаварт за нэгдүгээрт нь нөхцлүүдийг дэвтэртээ бичээд цээжлээрэй. За эдгээр нөхцлүүдээ бүгдийг дэвтэртээ бичээд цээжлэх нь байна. За 2 дугаар гэрийн даалгаврын 2 дугаар ажил бол дараах үгсийг бичээд тохирох нөхцлүүдийг дагуулan хувилгаж бичээрэй. Дараах нөхцлүүдийг дагуулan хувилгаж бичээрэй. За гэрийн даалгаварт одоо ажиллах үгнүүд маань эдгээр үгнүүд байна. За энэ 12 үгийг багш уншиж өгье. Сө,
хүү сүх мөл хүү мөлх чин хий чимэх эм хүү өмх мах өмх гэдгийг өмх. За түнх хий ухаж түнх гэдгийг түнх хий энхлэгтэй үг байна. За нуу хуу нүдэн нух гэдгийг нухуу. Гай ха гайхаж өвшөрхийн гай ха. Шив ха шавх хүчээ шавх гэдгийг шавх. Цоо хуу цохон тэмдэглэх. Цоо хуу. Итэгэ итэг. За зүл гүү. За зүлгэж өнгө оруулах зүлгүү. Цуд хуу цутаг энэ дэвсгэр дээтэй үг байна. Ус цутгах гэдгийг цутаг. За эдгээр үгсийг нөхцлүүдээр хуулгаад дэвтэртээ бичгэнэ. За гэрийн даалгаврын 3 дахь ажил бол өрмөц бичлэгтэй үгсийг багш минь бичиж өгсөн байна. Энэ өрмөц бичлэгтэй одоо 9 үгийг дэвтэртээ бичээд нүдэн тогтоох ёстой шүү. За хаули хууль гаули хууль тэүхэ түүх хэүхэ хүүхэд хэүхэм хүүхэн. За хүүхэн гэхэд энэ гиз энэ байгаа шүү дэвсгэртэй байна гэсэн. За тэгри тэнгэр мэнэхэ мэлхи гули горил таулай туулай. За эдгээр үгсийг тэртээ бүгдийг сайхан бичээд нүдлэн тогтоож ирэх ёстой шүү. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.